Сайн бацхан хүмүүсээ. Бичлэгийн юуг маш хутсан байна. За өнөөдрийн бичлэгээр Roblox-т байгаа 3 рандом сонирхолтой тоглоомнуудыг тоглох болно. Тоглоомд очиод би шууд лут олохоор явсан. Тэгээд суглуулсан хэдэн лутныхаа төмөр болон батарей эднийг боловсруулсан төмрөөрөө маяг худалдаж аваад крафтаас ажилласан. Тэгэд нэг гарбаа олсон ч тэр амар дэмждэг. Тэгээд эхнийхээ зомбинуудыг халаа хийсэн сони юм болоод мэдгүй яа. Энэ байдлаар ингээд бисэд ханы дээр тахын тэмээд юу тайсан. Тэгээ хоног ихсэх тусам зомбинууд нь грэм болоо. Тэгээ зомбинуудаа алаад дуусаад 10 хоног руу орсон чинь ачмент авсан. Тэгээ 10 хоногийн шин грэм гарц. Blood Moon нэг гарч байна. Тэнгүүтээ би хөөрөө шууд хатгаад ирээд 23 зомбины эсрэг ингээд байд юм аа. Гэтэл бүр амар хэцүү бас. Яахан готраад байжсэн аа. За дараагийн тоглоом руу орё гэж бодоод тоглосон. Тэгээд энэ газрын захирлын юм нэг хүн над руу залгснаа даалгавар өгөөд тэгээд би ажлынхаа байрыг хэвлэсэн. Тэгээ миний ажилтдаг газар маань цогцтой хайцдаг ажил хийх юм л. Утас дуурайд харин аваад ярьсан чинь над руу цогцлээ. Тэгээ тэрэнд нь би ажиллах юм шиг байна. Тэгээд зүүн талд харагдаж автобусны рүүм рүү очоо гэсэн маа. Тэгээд очсон чинь хачин чигээ гараад ирэх нь гайхал хаалгын нийсэн зэвэр жампс гэсэн хачин гараад ирсэн. Тэгээд сандарсандаа болоод ямар ч хамаагүй зүг рүү шууд гүүгээл нуугдсан. Тэгээд хүлээж ирсэн яа хаалгаа оолсож байж л. Тэгээ ажиллаа бодоод шууд нөгөө юм дээр чи ажилт юм аа тий.
Тэгээ утас дуурхаар нь аваад уншаа хийжсэн жампскер нь бүр амар байсан болохоор амар гацсан. Дараагийн тоглоом. Тоглоомд авсан чинь сонин бүр хийв надад дайраа. Яа. Тэгэд нэг байшин хүсэн чинь дотроо нэг ад, нэг цөөр, нэг хоол байсан. Тэгээ явж исэн чинь шууны өөр маягтай байхаар нь очиж харсан дотроо 2 хүн байжтэй. Тэгээ дотроо ашиг медик байхаар нь ашигласан чинь тэг грин сэнарат. Тэгээ цусаа нөхөө байжсэн чинь гэрса атакинг боёо гэвхэд дайцингээ юм гарч ирээ. Гахта юу болоод байгаач мэдэхгүй. Тэгсэн чинь 2 жижигхэн гадар дайсан. Тэгээ томын алах цаад цаахан байлцмаар зөвхөрөө байж байгаа зөвх гэсэн чинь үгчтэй. За бичлэг таалагдсан гэдэгт хэлтэй байна. Дараа ийм бичлэг үзэх хүсвэл subscribe болон лайк дараад нам дэмжээрэй. Баярлалаа баяртай.